За тэгэхээр сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр SBN телевизийн хүргэдэг хайрын хүч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Ингээд та бүхэндээ өнөөдөр ямар сонирхолтой хосоодын хайрын түүхийг толилуулах бол тун сонирхолтой. Ингээд бүгдээрээ зочдтойгоо уулзцгаая. Хайрын хүч нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Mercy брендийн хамт олондоо баярлалаа. Сайн байна уу? Намайг Мэж Самдан гэдэг дэлхийгээр аялагч бяцлаглалын багш байна. Сайн байна уу? Намайг Чимгээ гэдэг йогийн багш мэргэжилтэй сая судлаач мэргэжилтэй юм байна. Мөн дэлхийгээр аялах туртай. Бид хоёр өнөөдрийн энэ сайхан нэвтрүүлэгт орохдоо маш их баяртай байна. Хайрын хүч нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа. Та бүхэнтэйгээ гайхалтай хайрын түүхээр хуваалцгаая. Өнөөдөр хоёулаа гоё зөндөө гоё зүйлсийн тухай ярилцах болно. Миний гоё хоёулаа бүх хамтдаа туусан гоё мөчүүдэд хуваалцаад тэр гоё өдрийг хамтдаа гоё сайхан өнгөрүүлье. Гоё сайхан гоё байгаарай. Та хоёр маань ирээд одоо За сандарч байна уу? тийм баг зэрэг сандарч байна. Анх удаа юм сайхан нэвтрүүлэгт орох гэж болохоор урьж баярлалаа. За тэгэл ярианд орох уу гэдэг За тийм. тийм. Dreaming. За өдрийн мөнхөө. За сайхан намарч байна уу? Сайхан намарчлаа. Ажил нь тавлаг байв уу таны? Чиний ажил сайн уу? Тавлаг байлаа. Сая хэсэг амраад ажилдаа орсон. Сайн байна уу? Намайг Ядамсэргийн Батхуу гэдэг. Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлаач сургууль зөвшөөрч мэргэжлээ төгссөн. Миний мэргэжсэн салбар гэр бүл улсын харилцаа, хувийн өвжил, парабислаг байгаа. 15 жилийн ажлын туршлагатай Алтан ганц сэтгэл зүйч байна. Ирэх зочдын маань хувьд одоо нөхөр нь бол бяцлаглалын багш байгаа. 22 жил бяцлал хийсэн хүн. За эхнэр нь бол йогийн багш. Энэ хоёр хүн маань одоо ингээм хамт ер нь сургалтаа хийдэг. Дээрээс нь аялах хоббитэй. Ийм одоо сонирхолтой хосууд ирэн. Тэгэхээр хоёулаа яг энэ дагуу ярилцахад ер нь болохоор байгаа. Өнөөдөр би SBN телевизээс эрхлэн явуулдаг хайрын хүч нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдрийн хайрын хүч нэвтрүүлэгт маш сонирхолтой зочин, маш сонирхолтой хосууд ирнэ гэдэгт найдаж байна. Та бүхэн тоглон сууж үзээрэй. Хайрын хүч нэвтрүүлэг маань Jet Lounge-аас үргэлжилж байна. За өнөөдөр энэ гоё лаунжид хүрэлцэн ирээд нэвтрүүлэгтээ бас ингээ ярилцж байгаа эрхэм хүндтэй хоёр зочиндоо баярлалаа. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. өдрийн мэнд хүргэе. За мөн өнөөдөр манай нэвтрүүлгийн маань зочин хөтлөгчөөр ажиллаж байгаа сэтгэл зүйч Батхуу ах маань хүрэлцэн ирсэн байгаа. Танд баярлалаа. Баярлалаа. Өдрийн өдргөө. Ер нь хайр гэдэг чинь одоо хосоодын хобби, сонирхол түүн дээрээ толгуурлаад нэгнээ одоо дэмжих тэр дэмжлэг дээр ер нь хайр гэдэг зүйлчээ илүү дэлбэлж өнгөөнэж аз жаргалтай болдгийм биш үү гэдэг ийм их сэдвийг сонгоосъя. Хосоодын ижилхэн хоббитэй сонирхолтой байх нь энэ харилцаа цаашдаа илүү одоо хөгжиж дэвжихэд ер нь нөлөөлдөг чухал зүйл мөн үү? Тэгээ ялчаа яхаа аргагүй мөн. Тэгээд хосоодын үед бол яг нэг ижил сонирхолтой байх нь хоорондоо бие бинийгаа танихад тэр илүү их урт хугацааг зарцуулахгүйгээр маш хурдан бие бинийгаа ойлгох боломжтой байдаг. Бие биенийхээ хүслээр хоорондоо бие бинийгаа хурдан таньж мэдэж яг тэр энэ хүн миний хажууд хамт байх хүн муу юм байна гэсэн тэр итгэлийг маш хурдан бие биенээсээ олж хардаг. Бодит үйлдэл дээрээ хамтдаа хөгжих, дотоод гадаад өөрийнхөө одоо хөгжлийн хувьд бол хөгжих боломжтой байдаг. Та ямар тайлбар өгөх вэ? Ер нь ямар гоё гайхалтай жишээнүүд нийтлэгээр байдаг вэ? Сэтгэл судлалын шинжилгээ тэгж үздэг л дээ. Хосуудын ижил төсөөтэй үйлдэл хийх, ижил төсөөтэй хоббитай байх, ижил төсөөтэй ихтгэл үнэмшилтэй байхыг бол хосуудын хоорондын харилцаанд маш эергээр нөлөөлдөг гэж үздэг. Яг тэгэхээр тэн дандаа тийм гоё эерэг мэдрэмж төрдөг, эерэг дурсамжууд төрдөг. Тэр дурсамжууд нь өөрөө хосуудын харилцаанд бат бөх байдлыг
ойр дотн байдлыг үүсгдэг гэж үздэг байхгүй. Энэ бол судалгаагаар бол батлагдсан байдаг л да. Тэгээд энэ тэр байтугай бүр биеийн одоо бие махбодын хувьд гэсэн ойр дотнд мэдрэмжийг төрүүлдэг гэж ингээд наривчилсан судалгаанууд байдаг байхгүй. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн хувьд яадаг вэ гэхээр нөгөө нэг би гэсэн үзэлтэй болдог. Би гэсэн үзэл. Одоо жишээл би гэдэг эгогоо дараад би гэсэн хамтын үзэлтэй болох нь байна. Физиологийн хувьд болохоор зүрхний хэмнэл ижил болдог. Дээр нь окситоцин, эндорфин гэж дааврууд ялгардаг. Энд ялгарлтууд идэвхждэг. Дээр нь толин тусгал гэж бас нэг сэтгэл судлалын ойлголт өгдөг. Тэр нь болохоор мэдрэлийн эсүүд нэтгэгчснээрээ ойр дотн мэдрэмжийг төрүүлдэг. Тэр мэдрэмж төрж өгнө гэдэг бол хосууд хоорондоо эвтэй найртай байх, бие биенийг ойлгох энэ сэтэл нь илүү нэмэгддэг гэж үздэг. Тэгээ ер нь бат бөх харилцааг л их сайн нэмэгдүүлдэг гэж үздэг те. Яг хоо шин санаа бол их гарна. Шин санаа гарна. Тэгээд инкүү тэхүү гэдэг. Байнга нөгөө нэг юм шинийг эрэлхийлдэг болохоор ерөөсө зөрчилдөөн гэхээсээ илүү шин санаа их гарна. Тэгээд шин санаан дээрээ хоёулаа нэгдээд тэгээд дараагийнхаа юм хийгээд явхад ер нь бол ямар нэгэн зөрчилдөөн байхгүйгээр ер нь бол өрнөсөн гэх юм уу тий. Шин санаа л их гардаг та. Бид хоёртай хамт байвал ер нь шин санаа л их төрөндөө тий. Хосуудын ижил үйлдэл хийх, ижил хоббитой байх нь синхрончлогддог гэж үздэг аахгүй. Тэр нь юу гэж юм бэхээр хүний өөрийнх нь энергийн төвшөнд резонанс одоо нэг чичиргээ хэмнэлэн таардаг. Тэгээ энүүгээр энэ нөлөөлөл нэг сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд, энергийн хувьд ингээд нөлөөлдөг гэж маш сайн тал гэж үздэг. Гүүрэн дээр ч гэсэн яг нэг хэмнэлээр ингээд олон хүн зэрэг алхах юм бол гүүр тодорхой хэмжээний давтамж резонанс үүсэж савлгаа үүсдэг гэж байна. Тэгэхээр яг энэ нь болохоор ингээ хүний ижил зүйл нь хосуудын бат бөх харилцаа, бие биендээ итгэхэлд бол маш сайнаар нөлөөлдөг гэж бүр тэр окситоцин даавар, эндорфин дааврын ялгар нь огцсон өсдөг гэж үздэг л дээ. Хамгийн анхны учирлаас эхлээд энэ хайрын төв хэрхэн өрнөсөн бэ? Энэ хобби яаж одоо нэгдмэл зүйл болж хувирсан бэ гэдэг бол надад маш сонирхолтой байгаа. Энэ тухай сонсохыг маш их хүсэж байна. Анх ингэсэн бид хоёрыг сонирхолтой би яг өөрийнхөө Facebook дээр хөдөлшгүй бяцлагч гэдэг нэртэй байгаа. Тэгээд энэ нэр маань болохоор нөгөө миний Мижид Самдан гэдэг нэрний маань орчуулга монгол хэл рүү. Тэгэхээр яг би энэ нэрээр ингээд пост юу н оруулдаг байсан. Тэгээд одоос оруулсан хэвээр байгаа. Тэгээд анх маань хүмүүс яасан гэхээр нөгөө миний оруулж исэн постыг уншдаг. Тэгээд би энэ бичвэрүүд их оруулдаг. Тэгээд бичвэрүүдийг маань оруулаад ингээд байх надад өөрөө хэлжсэн ингээд та энэ бүх яг энэ бичиж байгаа зүйлээ хаанаас ингэж олж авч бичдэм бэ? Энэ тэ нэг юмнаас ингээд номноос хуулж ичээд энэ үэсвэл та яг өөрөө юу гэдэг. Тэрийг надаас асуужсэн. Тэр үед би үнэхээр ихтэй хэрвээ номноос хуулах байсан бол ямар нэгэн юм бичихгүй. Энэ бүхэн яг миний дотроос өөрөөс гарч байгаа миний бодлууд байдаг. Миний амьдралыг ингээд өөрөө харж байгаа өнцгүүд байдаг. Тэр постыг маань ер нь ингээд нэлээд постуудыг маань уншаад анх надаас холбогдсон. Тэр үед болохоор би юу гэсэн Чех улсад байсан. Чех улсад байж сая нэг Монголд ирээд нэг жил болж байгаа. Жилийн өмнө ирсэн. Тэгэд миний постыг уншаад ингээд бид хоёр холбоотой байсан. Тэгээд анх яг жилийн өмнө яг бид хоёр яг уулзъя гээд яг тохироод би Монголд ирээд тэгээд яг Жимгийнхаа йоги студ дээр анх очиж ирсэн. Тэгж анх бид хоёр анх нүүр харж уулзж ирсэн. Энэ хүнтэй үнэхээр би ингээд уулзчлаа гэж энэ бүхэн үнэхээр үнэн гэж үгэд надад тийм мэдрэмж өгчсэн. Тэгэл би ерөөсөө эзэж болж чадахгүйгээр яг амьдралынхаа шийдвэрээ гаргаад тэгэл тэр өдрөөс хойш яг өнөөдөр болтол өдөр болгоо хамтаа. Ер нь хэр удаан постыг үйлсэн бэ? Магадгүй хамгийн их сэтгэлд нь үлдсэн тэр ишлүүд, постууд юу байсан юм болоо? Би өөрөө нэлээд унших дуртай. Тэгээд хайж авч байгаад яг олсон л доо. Тэгээд нөгөө нэг доор нь өөрийнх нь нэр нь байсан байхгүй юу? Хөдлөшгүй бяцлагч гээд. Тэгээд би өөрөө их сониуч. Тэгээд нэг үг өгүүлбэр байх юм бол
энэ одоо яг хаанаас их сурулж байгаа хаанаас олсон болоог ингээ хайгаад ухаад байдаг. Тэгсэн чинь их сурулж нь ерөөсө тодорхой биш байсан. Тэгээд өөрийнх нь нэр нь их садан санагтаад тэгээд өөрийг нь ер нь хүнийг нь бас таны гэсэн үднээс чадалж эхлээд тэгээд илүү нэг харилцаж эхэлсэн гэх юм уу. Тэгээд ер нь дахин давтагдчихгүй учраас одоо яг энэ ишлэл тэр ишлэл гэхээс илүү бүх одоо постууд нь дахин давтагдчихгүй байдаг болохоор тэр их үүсвэр нь яг өөрөө байсныг нь мэдээд тэгээ илүү их одоо дурлаж хайрлаж эхэлсэн гэх юм уу. Тийм. Өнөөдөр л аваад гэдэг юм шиг хэлсэн. Би амьсгал дээр ажиллаа гэсэн чинь одоо яг хоёр сэтгэл тавиад. Сэтгэл тавьж байгаа. Энийг чинь сан зөвлөх юм гэдэг. Зорилгогүй сэтгэл тавиад зорилго байна. Тэгэхээр эсвэл цаашаа зорилготой тэр цаашаа хөгжиж явах харц. Юм юу юм ч. Би яг өөрийнхөө дотоод ертөнцтэй өөрийнхөө харж байгаа бүх зүйлсээ илэрхийлж гаргаж бичдэг үстэй. Энийг маань мэдээж хүлээн зөвшөөрөх хүн байна, бас хүлээн зөвшөөрөх хүн байна, таалагдах хүн байна, таалагдах хүн байна. Тэгэхээр Чимгээгийн маань хувьд бол яг бид хоёр нөгөө нэг тэр ижил нэг долгионыг хоорондоо мэдэрч ойлгож чадсан болохоор энэ харилцаа маань яг эхэлсэн гэж боддог. Яг миний анх тэр постуудыг анх уншаад над руу хэлжсэн тий. Тэгээ харилцаж хахад яг энэ зүйлсүүдийн тухай бүр илүү их цаашаа мэдмээр байна, илүү их хоорондоо ярилцмаар ингээд. Тэгээ энэ нь бид хоёрыг өөр нөгөө нэг миний тэр мэдхийг хүсэж байгаа зүйл тий. Энэ Чимгээгийн маань мэдхийг хүсэж байгаа зүйл бид хоёрын тэр хоорондын нэг зүйл нэгтгэхэд байгаа тэр яг эрэл хайгуул гэдэг зүйл нэгтгэжсэн. Тэгээ энэ эрэл хайгуул маань зөвхөн яг энэ постн дээр биш давхар юу гэсэн мэхээр дахиад дэлхийд даяар энэ бид хоёрын аялах тэр хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд би болохоор Европын ер нь нэг 15 гаруй улсын 200 гаруй хотоор ер нь аялсан байна. Тэгээд энэ аяллуудын тухай бас ингээд хаяа бас пост оруулдаг. Тэгэхээр манай болохоор яг тэр миний тэр аялж исэн юмнуудыг хараад бас өөрөө бас хувьдаа бас Монголд аялын чиглэлээр бас юм эхлүүлж исэн. Тэгээд бид хоёр яг энэ нэг сонирхлоос гадна дахиад нэг өөр сонирхол ингээд нийлүүлжсэн. Бид хоёр нэгтгэжсэн. Тэгэхээр тэр нь аюу гоё бид хоёрт үнэхээр сонирхолтой. Нэг биш бүр хоёр сонирхлоороо бид хоёр нэгдэж авах бүр үнэхээр бие биендээ үнэхээр татагдсан да. Оюуны чиглэлийн улсууд байна л гэж бол би бол доктороо таамаглаа сууж байна л да. Тэгэхээр хүн нөө төрөл хөгжлүүд гэж байдаг. Оюуны чиглэлийн хүмүүс гэж байдаг. Хөдөлгөөний төвтэй одоо спортын хүмүүс байж болно те. Эсвэл мэдээллийн юм ингээд одоо хөтлөгч мөх юм бид шиг ингээд ярьдаг те мэдээлэл дамжуулдаг юм. Тэгэхээр та нар мэдлэгт ингээд дуртай мэдээлэл дуртай. Тэгээд оюуны чиглэлийн хүчтэй логик сэтгэлгээтэй ийм улсууд байна гэж харж байна. Магадгүй хувийн зорилго, алсын зорилго нэгдмэл байхаар энэ улсууд бие нэгэнтэй татагдсан болов гэсэн техник дүгнэлтийг хийгээ сууж байна л да. Хосууд чинь бие нэгэ танихгүй байж байгаа таниад мэдэхгүй байж байгаад мэдээд тэгээд нэг гэрлэх шийдэл төрдөг шүү дээ тий. Тэгээд танилцсанаас ахуулаад яг нэг гэрлэх шийдвэр гаргаад шийдэл төрөөд хөрөх хүртэлх ямар хугацаа зарцуулсан бэ? Нуусчвал. Тэр нь айгу богино. Яагаад тэгэхээр өмнө ингээд би бинийгаа яг ингээд би физиологийн хувьд тий би бинийгаа харж таньж мэдээж арай амжаагүй байсан гэсэн. Оюун ухааныхаа хувьд, ухамсарынхаа хувьд бид хоёр ингээд айгүй их зүйлийг би бинээсээ мэдэрч ирсэн. Энэ хүн яг ийм төвшний хүн байна. Үнэхээр намайг ойлгож байна. Миний яг энергийн таталцал, давтамж яг таарч байна гэдэг. Тэгээ яг тэр мэдрэмж маань яг суурин байсан. Тэгээ яг Монголд ирээд бол бид хоёр яг уулзаал бараг нэг 6-7 хоноод байна да. Ер нь бол аль биесээр харилцаагаа эхлүүлсэн тийм. Намайг Чехээс ирээд бид хоёр хамтдаа яг Монголд уулзаад тэр маань болохоор яг 8 сарын 18-аас эхэлж. Тэр өдөр анхны болцоон дээр би яг эхнэрээ натай тий хамт амьдраач хамт гоё хань минь болооч гэд гуйсан. Тэгээд манай хүн хүслийг маань зөвшөөрөөд бид хоёр яг
энэ өдрөөс эхлээд гоё дурсамжтай бүх амьдралаа эхлүүлсэн. Бид тэр нэг хамт байж үзээгүй байсан учраас яг хамт байж эхэлснээрээ бид тэр чинь нэг хобби, ижлэхэн сонирхлууд маань нэг юм байна гэдэг үзсэн. Жишээ нь уух дуртай зүйлс, идэх дуртай хоол, хамт хийх дуртай зүйлсүүд тэр зүйлсүүд ингээ яг ижлэхэн байгааг гарчихсан. Би ч өөрөө бас хоол их дуртай. Тэгээ манай хүн болохоор өөрөө бас хоолны авьяастай. Тэгээ бид тэр бол хоолн дээрээ маш их санал нэгдэжсэн тий. Ер нь үүнийг яг шийдлэх ухаан, сэтгэл зүйн талаасаа юу гэж тайлбарлалтгийг те энэ ингээл хоорондоо таталцал нь маш өндөр байсан учраас үр дүн нь ингэж гарч байгаа гэсэн үг үү? Ер нь альва хосууд гэрлэлтэй одоо зохиоход бол тодорхой хугацаа байх хэрэгтэй. Би нэгэ таньж ойлгох хэрэгтэй. Тэр үедээ өөрийгөө ойлгох хэрэгтэй. Тэр гэх юм бол яригддаг. Гэт тэрэнд болохоор нэг 70% юм уу 80% нэг байгаа байхгүй. Гэтэл манай хоёр ос шиг 20% юм уу 30% яг ийм процентууд бас байдаг байхгүй. Асар хүчтэй татагдлууд байдаг юм уу? Асар хүчтэй сонирхлууд нэгдсэн байдаг юм уу? Эсвэл хамтын зорилго одоо хувийнхэн зорилго нь бүр маш нэгдмэл би нэг үнэхээр одоо богино хугацаанд хүчтэй гүнзгий ойлгоод одоо мэдрээд тэгээд хамтын шийдвэрээ гаргацсан. Тэгээд ирээдүйн зорилгоо нэг үнэт зүйл дээрээ төвлөрсөн усуд бол айгүй хурдан суучдаг л да. Тэгээд тийм тохиолдол нь бол байж болно. Тэгэхээр бол шинжлэх ухааны талаас 80-20-ын зарчим бол үйлчилсэн байна. Ийм тохиолдлууд бол амьдралд бас байж болно. Бид нар ч гэсэн сонсдог шүү дээ. Ерөөсөө ингээл одоо нийгмээс ингээд харахад ах トゥ хамаатан садангаасаа найз нөхдөсөө харахад ингээд маш богино хугацаанд суучсан. Тэгэхдээ он удаан жил аз жаргалтай сайхан амьдэрсэн кейсүүд бол зөндөл байдаг. Тэрний л нэг жишээ байна гэж үзэж болно л доо. Бид хоёр яг хамт байж эхэлснээс хойш миний яг хөвхөн өөрийгөө тэр ойлгох, өөрийгөө таньж мэдэх тэр үйл явц маань маш өөр болсон. Яагаад тэр энэ хүн маань үнэхээр намайг өөрчилсөн тэр хүн байсан. Яг тэгээд дээрэс нь миний яг тэр дутагдчихсэн тэр миний амьдралын яг тэр орон зайг нөхөж орж ирсэн гайхалтай тэр миний яг намайг өөрт маань хүртэл таньж мэдрүүлсэн өөртөө итгэлийг маань бүр 100% өгсөн юм бол миний хайртай хүн. Үнэхээр гайхалтай мэдрэмж өгсөн. Би биш бид гэдэг нэг юм бүлэгт орж байгаа учраас ганцаараа өөрийгөө ботхосоо илүү хайртай хүндийгээ би илүү одоо нэг юмаа хуваалцах те илүү ингээд төрүүлж одоо хайртай хүндээ юмаа зориулах гэдэг ч юм уу. Зориулт нь арай өөр болж эхэлдэг юм билээ тийм. Нөхрийн одоо байр суурь бол тодорхой байсан байна анхнаасаа. За гэтэл эмэгтэй талын маань байр суурь, бодол, санаа яг ямар байсан болоо гэдэг бол надад бас их сонирхолтой байгаа байхгүй юу? За миний хувьд болохоор нөгөө би хэлцдэл 3-аараа хүн нэгтжиж илүү нэгтмэл байдал төрнө гэдгийг ерөнхийдөө 100%-аараа болон өөрийнхөө багшийнхаа үднэс ч юм уу ер нь хүнийг би өөрөө судлаач мэргэжилтэй байхгүй юу? Сая судлаач мэргэжилтэй. Энэ талаасаа ингээ харахтаа яг нэг юм шинжилгээ ухааны талаасаа ингээ судлаа явж исэн мөртлөө яг ингээ өөр дээр нь ингээд ирэхэд за эхлээд сэтгэл санааны хувьд энэ хүнтэй бол тохирно гэдгийг бол мэдсэн байсан. За тэгээд оюун санааны хувьд бас мэдсэн байсан. Тэгээд сэтгэл нь одоо эрэхтэн ингээд догтлоод би ингээ бие бэлдээд ингээ хүлээж исэн юм шиг тийм байдалтай ингээд өөрөө мэдлэхгүй ингээ хүлээгээд байж байгаа байхгүй. Тэгээд ингээд бие бэлдээд ингээ за одоо би энэ хүнийг эрэхтэн ингэндээ тэгэндээ гэл те төлөвлөгөө зохион байгуулаад тэгэл яг хичээлээ дуусаал байж исэн чинь зогсож исэн. Ирнэ гэдгийг хэлээгүй байж байгаад ирсэн байсан. Тэгээд сюрприз яриад тэгээ баран ингээ 5 минут ингээ ширтээд ингээд шокнд ороод ингээд ирчихэж байгаа юм уу гэдэг нөгөө нэг 2 би чинь бичвэрийг чинь нэг 2-3 жилийн өмнөөс нь уншдаг байсан байхгүй. Тэгэл ерөнхийдөө одоо оюун санаагаар бол 3 жилийн өмнөөс ингээ хүлээсэн байгаа юм. За энэ хүндээ тохирно гэдгээ мэдээд ингээд. За тэгээд яг одоо махан биеэрээ биеэрээ яг ирнэ гэдг нь бол яг хизээ ирнэ гэдэг юм хэлээгүй. Гинт ингээл ерөөсөө хаалганыг тэнд нэг хүн ингээд зогсож байсан. Тэгэл ингээл ирчдэм байх та ийм хортой ингээл нөгөө нэг олон жилийн те уншиж ирсэн нөгөө нэг хүн чинь ингээд нэг юм номон дотроос нэг дүр гараад ирсэн юм шиг ингээд зогсож байгаа байхгүй те. Аз жаргалын шок байсан. Тий аз жаргалын шок бах. Ингээл ингээд ирчиж байгаа юм байх та гэдэг ингээд одоо яхад хүртэл ингээд биеэр ингээд нөгөө нэг мэдрэмж нь гүгээл ээж тий. Яг тэр үедээ ингээд очсон юм шиг ингээд болчдөг. Одоо сайхан юм шиг л санагдаад байдаг байхгүй тий. Бид хоёрын ойлголт бол юм 3 түвшинд хуваагдж байгаа гэдэг. Энэ 3 түвшин бид хоёрын хувьд энэ юу гэхээр бие, сэтгэл, тэгээ сүнс гэдэг. Энэ яг бие махбодын тэгээ хоорондоо зөвхөн бие махбодын таталцал уу, эсвэл зөвхөн сэтгэлийн таталцал уу, тэгээ би энэ хүний зүгээр сэтгэл нь гоё сайхан сэтгэлтэй гэдгээр нь татагдж байна уу?
хамгийн сүүлийн болохоор бид хоёрын хувьд ухамсар буюу илүү нөгөө сүнслэг бид хоёр хоёулаа нөгөө яг бясалгалын багш учраас энэ яг нөгөө бас хичээлтэй маань холбоотой. Тэгэхээр нөгөө илүү бие биенийгээ сүнслэг талаас нь хардаг гэх юм. Тэр энэ яадаг вэхээр илүү нөгөө нэг хайрыг маань ингээд хурдан шийдвэр гаргахад нөлөөлж байгаа. Энэ хүний би зөвхөн бие махбодд нь татагдаад байгаа биш. Зөвхөн сэтгэлд нь татагдаад байгаа биш. Энэ хүний цаад тэр ухамсар сүнсэнд нь татагдж байгаа гэдэг. Тэр харилцаа маань энэ шийдвэр гаргахад бүр хамгийн цаад нөлөөсөн гол юм. Тэгэхээр би ер нь хосуудыг бас ингээд бид тэр хувьд хосуудыг бас юу гэж хардаг вэхээр яг бие махбодын таталцлаас болж хоорондоо зүгээр л гэр бүл болж байгаа. Тэгээ зөвхөн бие махбод мөн сэтгэл өвд. Энэ хүн зүгээр гой сайхан сэтгэлтэй болохоор суудсан юм ач гэдэг юм те. Хүмүүс хоорондоо бас тэгж ярих тохиол биш. Гэвч битэрийн хувьд бол яг энэ сүнслэг илүү ухамсарлуу чиглэсэн ухамсар энэ хүний ухамсарын төвшин, миний ухамсарын төвшин бит хоёр яг ийм нэгэн бүхэл бие бинийгээ ойлгож чадах тэр хэмжээнд байгаа учраас энэ маань гэр бүл болоход юм баттай гэдэг тэр түрүү ярьсан хурдан шийдвэр гаргасан гэдэг гол цаад шалтгаан эндээ байсан. Бид нар ингээд ялгаатай зүйл байна гэж хараад хоёр ангид зүйл, салангат зүйл байна гэж хараад байхад бол тэр онлоор болохоор наад шин болвол яг нэг юмыг хоёр талаас нь харж байгаа шүү. Бараг нэг зүйл шүү гэж хэлдэг байхгүй. Жишээлбэл бид жишээ олгож ярил л да. Одоо жишээлбэл бид өвдөлт одоо өвчин өвдөлт мэдрэлэхэд бол тархинд байж байгаа л нөгөө нэг эсүүдл итгэвчж байгаа юм шүү дээ. Тэр мэдээллийг л бид нар биеэр дамжуулаад авч байгаа. За бид нар одоо дурсан санаа тий. Аливаа зүйлийг дурсан санаа гэдэг бол тархинд хадгалагдсан байгаа би тэр мэдээллүүдийг бид нар итгэжүүлэл татаж авч яах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тэр онол нь болохоор ерөөсөө хүний оюун санаа бие махбод хоёр бол ерөөсөө нэг зүйлээ. Ижил зүйл шүү. Тэгээд энэ бие биентэй бол нөлөөлдөг юм аа. Тэгэхээр энэ хосуудад байж байгаа энэ нөгөө нэг оюун санааны ижил зүйл нь бие махбод нөлөөчж байгаа байхгүй юу? Зүрхний хэмжил одоо ижил болно, амьсгал ажил болно, энергийн түвшин ойролцоо байна. Дээр нь тэгээд нөгөө нэг дааврын ялгарлууд нэмэгдэнэ. Сэтгэл санаа эерэг байна. Эерэг байна гэдэг бол бие биендээ итгэх итгэл, бие биендээ дотносол харилцаа нь өөрөө бат бих байхын тулд дандаа нэг сайн зүйлүүдийг дагуулждаг учраас энэ улсуудын өөрсдийнх нь одоо нэг яг тэр таацсан учраас тэрэндээ маш хурдан шийдвэр гаргаад өнөөдөр газ жаргалтай яг нэг ихтгэл төгсөн нэг ирээдүгээрээ л явж гэнэ гэж бол миний хувьд хараад байна л да. Яг хамтдаа хийсэн хамгийн том зүйл нь юу байсан бэ? Яг энэ сонирхол, хобби, амьдрал бүгдийг нэгтгээд хийсэн. Бид тэр хамгийн анхны яг хамт хийсэн зүйл бол аялал байсан. Аялал маань энэ хаашаа гэхээр сая бид хоёр яг сая өнгөрсөн 2 сарын 14-нд Валентины баяраар Дубай, Катар, Оман зэрэг улсуудаар аялаад ирсэн. Тэгээд яг бид хоёр нэг анхныхаа бид хоёрын хувьд анхны Валентины баяр учраас гоё хоёлоо гоё хамт гоё тэмдэглэгээд бид хоёр аялал захиалаад Дубай, Катар, Оманаар гээд 3 улсын 4 хотоор гоё аялаад ирсэн ба. Тэгээд энэ өөрөө бид хоёрын нэг бас нэг хобби, бас нэгтгэдэг зүйл маань. Тэгээд бид хоёр нэг амьдралынхаа туршийн аяллыг бас байнга хийж байх учраас энэ аяллыг бас нэг хардаг өнцөг маань их өөр. Хүмүүс ингээд ажлаа тараад орой гэртээ ирээд амардаг шиг хүмүүс энэ амьдралдаа бас нэг юм олон он цаг хугацааны турш ингээд ажлаа хийж байгаа тий гэр бүлдээ ингээд бүх цаг хугацаа зарцуулсан ч гэсэн хүн дахиад нэг өөртөө цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр энэ аялал бол бид хоёр юу гэж боддог гэхээр дэлхийн ертөнцийг таньж мэдхээс гадна бид хоёр өөрсөндөө зарцуулж байгаа. Бид хоёр яг зөвхөн өөртөндөө зориулж байгаа тэр цаг хугацаа өнгөрч учраас айгүй гоёор тэр аяллыг хийхийг хүсэж анхны хийсэн гайхалтай аялал маань болсон. Нөгөө аялал чинь хамгийн чухал юм төлөвлөгөө байдаг. Ер нь амьдрал дээр ч гэсэн хүн төлөвлөгөөтэй зорилготой байх юм бол илүү аз жаргалтай, тайван тэгээд үр дүнтэй, сайхан одоо амьдрын ажиллана тий. Энэ аялал дээр хүний өөрсдийнх нь хувийн мөн чанар, хувь чанар нь амар мэдэгддэг байхгүй. Тэр хүн хэр бие одоо тий амиа хичээсэн хүн байна. Хэр одоо хайртай хүнтэй халамжтай байна уу? Хэр нэгдэм сэтгэлтэй байна уу? Хэр зовлон бэрхшээлийг давж туулж байна уу? Тэ мэдэхгүй чадахгүй асар их тохиолж байгаа шүү дээ. Аялал яваад ирэхэд нэг бол хосууд салдаг. Нэг бол аимшигтайгаа нэгддэг байхгүй. Жинхэнэ бие бинийгээ таньждаг. Яг өөр өөрсдөө таньдаг. Тий. Яг тэр хүний нутагт хоёулахна байхад одоо яг яах вэ гэдэг чинь яг тэндээс хүний яг мөн чанар харагдаж идэм билээ. Бие биенийгээ яаж халамжилж чинь, бие биендээ яг ямар сэтгэлтэй байна тий. Тэгээд яг бас яг тэр нуулгүй хэлгээд тэр амиа хичээсэн чанарууд нь аягүй гарч ирдэг хүмүүс юм. Тэгээд ядарна тий. Тэгээд дээрэс нь бас нөгөө амьдралынх нь хэмнэл нь харагдсан билээ. Тэр нөгөө хүн хайнг байна уу, юмаа сайн бүртгэж гин үү тий. Хариуцлагатай байна уу, хариуцлагагүй нь. Эндээс ч нөгөө бие биенийгээ ингээ хараад бас таньж мэдж байгаа болохоор
бид хоёрын аялал бол яг бие бинийгээ таних хамгийн гоё, хамгийн гайхалтай хийсэн зүйл байсан. Би ч өмнө нь юм уншдаг гэдгээр нь л мэддэг. Ингээл уншаал ингээл байдаг байсан. Тэгээд ийм төсөөлснөөс бүр маш их хүчтэй хүн байсан. Маш олон талын мэдлэгтэй. Тэгэл яг хилдгээр ингээл бүх юм ингээд датаал ингээл сул харагдаж байгаа байхгүй. Тэгэл ингэмээрэн тэгмээрэн гэд. Гэтэ маш сайн цаг төлөлттэй хүн байсан. Нөгөө хувийн зохион байгуулалт айгүй сайн хүн байсан. Одоо анх удаал аялж штэ бид хоёр те. Хүн ч бас ийм зохион байгуулалттай бас байж болдсон байна. Нөгөө богино хугацаанд одоо нэг гинтийн шийдвэр гаргах тохиолдол байж болно штэ те. Одоо онгоцноос хоцрох гээд байхад ч юм уу эсвэл тиймэрхүү тохиолдол шийдвэр айгу хурдан гаргаад тэр нь надад зүг байдаг. Дандаа ондог тэр чадруудыг нь олж харж байсан. Тийм учраас гадаадынхан ч нэг бол сарын аялал энэ төр гээл эсвэл танилцах аялал гээл хийгээд идэх чинь бас зүгээр нэг тохиолдол биш байгаа даа шүү дээ. Би нэг айгу гүнз богино хугацаанд маш гүнзгий таньж авах, мэдж авах тий. Миний эцсийн үздэг чанар бол хамгийн сайхан одоо хамтдаа тэрийг даван тоолно гэсэн ганц итгэл болж өгдөг, хүч болж өгдөг. Тийм тууштай чанар нь маш их таалагддаг. Бас дуртай. Миний хувьд бол яг хайртай хүн маань надад итгэж байгаа тэр итгэл хамгийн чухал байдаг. Би ингээд хичнээн чаднаа гэд хайраа гэд хэлсэн чинь манай хүн итгэхгүй болоос хэцүү шүү. Тэгэхээр манай хүн надад хээ итгэдэг, намайг чи чадна гэд миний ард бат бүх зогсож идэг. Тэгээд үр дүнгээр хоёлаа хамтдаа үзнэ гэд надад итгээд хүлээж идэг. Тэр нь үнэхээр миний би энэ хийх ёстой, чадах ёстой гэдэг гоё хүчийг маань өгдөг. За тэгэхээр өнөөдөр та бид дөрвийн ярилцаж байгаа сэдв бол хайр ерөөсөө л нэгдмэл сонирхолтой тулгуурласнараа илүү бат бих болж илүү хөгжиж нэгнээ цаагаараа илүү боддоор нь таньж мэдэх энэ боломжийг олгодог юм а гэдэг талаас ер нь бас ярихыг зорьсон. Тэгээ маш сайхан сонирхолтой яриа байлаа. Бас сонирхолтой юм түүхүүдээ бидэнтэй хуваалцсан хоёр эрхэм хүндтэй зочиндоо маш их баярлалаа. Мөн дээрээс нь өнөөдөр ингээд одоо яг сэтгэл зүйн талаасаа тийм хайр гэдэг зүйлийн цаана ямар олон одоо юм шинжлэх ухаанч тийм нөгөө талаас ингээ бидний өөрсдөөсөө асуудгүй байсан асуултууд явж идэг вэ гэдэг дээр сонирхолтой тайлбар өгсөн Батхбаахтай бас баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ажиллаж байгаа Jet Lounge-ийн хамт олонд баярлалаа. За ингээд өнөөдөр манай энэхүү одоо Jet Lounge-д хүрэлцэн ирээд сонирхолтой сайхан яриа өрнүүлээ цаг заваа гаргасан эрхэм зочдтой баярлалаа гэд манай нэвтрүүлгийн одоо ивент итгэгчдийн гарын бэлгийг гартуулъя. За баярлалаа. Хайрын хүч нэвтрүүлэг маань хайр бол нэгдмэл сонирхол юм а, хобби юм а гэдэг ийм сэдвээр үргэлжлэн хүрч байгаа эрхэм хүндэт үзэгчтэй үргэлжлүүлээд манай хосоодын сонирхолтой хайрын ертөнцөөр аялаарай. Ирээдүйн төлөвлөгөө бол ерөнхийдөө ингээд дүр зургийг бол харцсан байна. Тэгээд энэ дүр зураг маань юу байдаг вэ гэхээр бид хоёр ингээд яг энэ аяллахын чиглэлээр хамтаа гоё аялаад тэгээд энэ аяллахын бизнесийг болон йог, бясалгалын хичээл хөтөлбөрүүдийг нэгтгэж үүн дээрээсээ гоё юм хамт олноо бий болгож хамт олонтойгоо хамтдаа дэлхийг тойрж хамтдаа гоё бие бинийгээ таньж мэдэж хамгийн гол нь туршлагаасаа хуваалцаж гоё нийгэмд сайн сайхан тэр үйлүүдийг хийж хамтдаа тийм гоё хүчтэй баг болно гэж боддог. Тэдүүд тэгж харж байгаа. Илүү олон гэр бүл залуу гэр бүлүүдтэй үлгэрлэн гэж боддог. Өөртөө хийж байгаа ажиллаараа тэгээд зорж байгаа хүсэл мөрөөдлөөрөө ер нь бол өөртөө л үлгэрлэн гэж их боддог тоо. Тийм. Бид хоёроос бас үлгэр дуурайл аваад залуу гэр бүлүүд маань илүү ад жаргалтай урт удаан сайхан амьдраасай л гэж хүсэж байна тийм. Чамтай хамт байхад уйтгар гүнэгч баран санагдахгүй. Чамтай хамт байхад урсгасан нулимс минь гашуун санагдахгүй. Чамтай хамт байхад үе зовлон бүхэн хүнд бэрх санагдахгүй. Чамайг олсон минь миний ад жаргал. Хайр бол нэгнээ гих
сэтгэл. Мөн хайр бол нэгэндээ зориулах агуу нандин бэлэг юм гэдэг үг байдаг. Тийм учраас өнөөдрийн хайрын түүх нэвтрүүлгийн маань зочид нэгэндээ зориулах нандин сайхан сэтгэлээ хэрхэн илэрхийлэх вэ гэдгийг одоо хамтдаа үзье үзэгчтэй. За өдрийн мэнд хүргэе. өдрийн мэнд дахиад уулзахдаа таатай байна. Гой харагдчихээн та хоёрын маань. Сонголт. Би бас цагааны хүмүүстэй гуруулаа ярьж. Гурав Miss Art House гэдэг ийм гоё газар ирсэн байна. Та хоёрын маань хувьд яагаад энэ газрыг сонгож хүрсэн юм бэ гэж юу санал тавьсан бэ? Өмнө бид нөө Дубай аяллаар явж байхдаа эндээсээ гоё хос бид өөрсдөө ингээм хос бодолт авчихсан. Тэр маань яг тэнд ингээ бид аягүй олон гоё зурган дээр гараад материал нь аягүй сайн чанартай гоё таалагдсан болохоор бас энэ гоё Монгол үндэснийхаа яг энэ Монголд үйлдвэрлэсэн Монгол брэндээ сонгоё гэж бодсон. Тэгээд дараагийн аяллахаа хувцас бас өнөөдөр эндээс гоё сонгоод дараагийн аяллаа бэлтгэлээ базаагаад байгаа байх нь нууц биш бол ер нь хаашаа хизээ явах гал бэлтгэлээ ангаал яваад байна. Дараагийн аялал маань бас ер нь Дубайтай холбоотой. Яагаад тэгэхээр бид тэр өмнө явахдаа яг үзий харъя гэсэн бүх зүйлсээ ердөө талын үзэж амьдсан. Маш их зүйл үзэх юмтай, маш их гоё аяллаа газар байсан. Тэгээд энэ удаад дахиад очиж үзээгүй байгаа нэмэлт гоё юмудаа үзэхээр зорж байгаа. За тэгвэл одоо гуруулаа хамтдаа энэ гоё Miss Art House-тэй одоо танилцсангаа нэгэндээ зориулж нэгнийхээ хамгийн гол нь хобби, сонирхол, өмсөх дуртай, хувцас гэх мэт бүх зүйлийг мэдж байгаа учраас сонголтоо эцгэх үү. За тийм. Тэгээ бид ер нь бие биенийхээ дуртай өнгөнүүдээ аягүй мэддэг болохоор бид ер нь хоёлоо яг цагаан өнгөн дуртай. Гэтэ манай хүний бас илүү дуртай өнгөн гоё тийм нийл ягаан purple өнгөн аягүй дуртай. За тэгэхээр үзэгчдээ одоо эрхэм зочд маань өөрсдийнхөө одоо хайртай хүнд зориулаад бэлгээ сонгоно. Харин ямар бэлгийг одоо жишээ нь энэ хоёр цамцны яг алийг сонгосон байх бол гэдгийг удахгүй харцгаая. За өнөөдөр миний хувьд болохоор би хайртай хүндээ яг сонголт маань ер нь яг энийг сонгоё гэж бодож байгаа. Яа тэгэхээр маань хүн яг үндснийхээ хувцсанд аягүй дуртай. Тэгээд гоё хамтдаа хурмаа их бас өсөл мөрөдөлт байна. Тэгээд тэрний маань бас яг юм хайртай хүний би гоё юм цагаан даашинцтай юм шиг бас харахыг хүсдэг. Тэгэхээр өнөөдөр бас би энийг сонгоё гэж бодож байна. Манай онд болохоор ерөнхийдөө цагаан цайвар өнгийн хувцснууд байдаг. Тэгээд энэхүү дээлийг сонгоё гэж бодож байна. Илүү классик учраас хар цагаан бол гоё хослох байх гэж бодож байна. Харийн хүч нэвтрүүлгийн ивент итгэгчээр ажиллаж байгаа Gareni брендийн хамт олондоо баярлалаа. Та хоёрын нэгэндээ өгчээсэн хамгийн анхны бэлгүүд ямар бэлэг байсан бэ? Студид ажиллаулаад байгуулад явж байхдаа бие биендээ өгсөн тэр бэлэг бол яг нөгөө үйл ажиллагаанд зориулж бие биендээ хамтдаа гоё тогтчлт байсан. Бие биендээ ингээд орчныг бүрдүүлээд тухайн тэр студийнхаа гоё хамтдаа ажиллах нөхцөлөө бие биендээ бүрдүүлээд гоё тогтчлтаа хийгээд тавилга аваад засвар хийгээд тэр бүхэн маань бидний анхны бэлэг байсан. Бие биендээ зориулсан. Тэгээ манай нэг ойрхон ялчаад ирсэн байхгүй юу. Тэгээд аяллаас ирэхдээ ингээд чамдаан дөрөн бэлэгтэй ирж исэн. Тэгээд чамдаан нөрөө ингээд шин. Тэгээд дээрээс нь дотор нь дүүрэн одоо тухайн нөгөө явсан газрынхаа бэлгнүүдийг ингээд дүүргээд тэгээ бэлгэлжсэн. Тэр аль бүр үнэхээр төсөөлшгүй. Хаанаас ямар хүн хүрээд ирээ гэдгсэн чинь өөрөө чамдаан нөрөө бэлэг байсан. Бас тэр бол үнэхээр санаанаас гартдаг хамгийн гоё бэлэг. Тийм. Дотроо ингээд тэнд нөгөө ажиллаа амжуулаад аялаад явж байгаа хэрнээ дотроо болон ингээд бодсон байсан. Тэгээд аяллахаа тэр хамгийн сүүлийн өдөр нь би ингээд яг дэлгүүр аваад тэгээд бүх манай хүн за юунд дуртай байлаа гэдэг өөрөөс нь өмнө асууж байгаагүй ингээд чимээгүй би анзаараа явцсан юм. За ийм дуртай юм байна, тийм дуртай юм гэдэг дотроо ингээд чимээгүй анзаарч байгаа л ингээд бодоод бүтгэл явуулсан. Тэгээд яг тэр юмнуудаа яг тэнд байхтай гоё аваад гинт сюрприз барь гэж бодоод яг тэгээд өөрт нь хэлүүгээр аваад ирсэн. Таны эхнэрээсээ авсан хамгийн гоё бэлэг юу вэ? Одоо бодохоор догтлоо юм. Миний эхнэрийн яг хамгийн гоё бэлэг бол яг намайг Монголд ирэхэд ингээд намайг хүлээгээд те натаа хамт ингээд байна гэд бүх юм өөрийгөө хүртэл бэлдээд зориулаад байжсан. Миний амьдралын бол хамгийн том бэлэг. Миний хайртай өөрөө гэж боддог. Өөр гоё бэлэг хичнээн байсан ч тэр бүхэн маань яг энэ хүний яг надад өгдөг тэр гайхалтай тэр сэтгэл хайрыг юусаа үүсэхгүй. Тэгэхээр энэ хүн маань өөрөө миний амьдралын хамгийн том бэлэг. This is not our time. It's time.
Эхний болцоо маань их сонирхолтой. Тэгээд юу яжсан бид хоёр ингээд 8 тоонд аяг дуртай. Тэгээд бид хоёр яг 8 сарын 18-нд анх яг анхныхаа болцоог хийжсэн. Тэгээд 2-8-д авцсан гэдэг. Тэгээд бас нөгөө студийн маань өрөө маань ч гэсэн 18 юу 108 гэдэг тоотой байсан. Тэгээд бид хоёр ер нь бүх юмдаа ингээд гоё 8-ын тоог шингээж 8-ын тоог бэлэгддэг хязгааргүй гэсэн бэлэгдэлтэй болохоор тэр 8 сарын 18-нд анхны маань болцоо маань болж ирсэн. Тэгээд хамтдаа гоё ингээд бид хоёр яг ингээд зөвхөн чи бид хоёр те ингээд тэр гоё ресторанд хоёулахна байсан. Тэгээд өөр хөнгөө бүх зүйлээ гоё ярилцаад анхныхаа болцоон дээр бид хоёр яг өөрсдөө байгаараа л гоё байж анхныхаа болцоонд явжсэн. За ингээд хайртай хосууд маань одоо нэгэндээ сая зориулаад бэлдсэн байгаа бэлгийн гардуулыг тэгээ яаж хүлээж авах бол өмсөж үзэхээр ямар авах бол гэдгийг бол би үнэхээр мэдлэг хүсэж байна. За өнөөдөр гоё бэлгээ сонгоцсон. Тэгээ миний хайр гоё таалагдсан гэж найдаж байна. Тэгээ хоёлаа өнөөдөр хамтдаа гоё цагийг сайхан өнгөрүүлээ. Тэгээд хайртай гоё хайртай шүү гэд сэтгэлийнхаа бэлгээ гартуулъя. Тэгээ баярлалаа. Маш их баярлалаа. За ямар юм? Ста гоё юм. Тэгэхээр миний хайрын сонгосон Таарч байна уу? Би таарсан ста гоё юм. Надаас таалагдчихж байна. Яг таарч байна. Ямар гоё. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочдоор оролцсон Мижид Самдан, Чимгээ энэ хоёр хосын түүх бол хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа. Нэгэндээ зориулсан үн цэнтэй хобби, сонирхол, ижилсэл, таталцлын хүч байсан гэж миний нүдэнд харагдлаа. Монголын цэг ер нь бол ингэдэг юун дээр гардаг бай хувь хүний бие биентэйгээ те асуудал тулгархад яг энэ харилцааг хамтдаа шийдэх гэж хичээж гэнэ үү эсвэл яг ганцаараа шийдэх гэж гэнэ үү эсвэл тэндээс амиа бодоод ингээд нөгөө хүн рүүгээ асуудлыг түлхэж гэнэ үү гэдэг тэр үйл явц маань бид тээр ингээд хин хинд ингээд амьдрал тулгарч байгаа асуудлууд дээр харахад бид тээр яг энэ зовлон энэ асуудлуудыг хамтдаа ингэж нийлж хамтдаа шийднэ гэж ярьсан бат бөх байсан. Тэр харилцаа маань ингээд энэ цохилтуудад бол маш хүчтэй энэ давж гарахад хамгийн том төлөө зүгдэг. Тэгэхээр энэ тийм цохилтууд бол бид хоёрын амьдралд хаяа нэг жижиг сажиг асуудлууд гардаг ч гэсэн яг энэ хамтдаа гэсэн сэтгэлээрээ бол үнэхээр давж гарч чаддаг. Би биэндээ үнэхээр чадна гэсэн ганцхан итгэлийг л өгдөг. Хартан чи надтай ирсэн хамгийн том бэлэг шүү. Чамтайгаа хамт өглөө болгон сэрээ. Тэгэхээр чи миний аз жаргал, тэгэхээр чи миний амьдралын утга учир байдаг. Өглөө бүр чамтайгаа хамт сэрэхтэй би. Тэгэхээр хамгаас илүү жаргалтай байдаг шүү. Хажууд минь хараад байдаг. Тэгэхээр баярлалаа. Чамтай хайртай шүү. Үргэлж миний бат ард талд минь байж, төшиг толгойн минь болж, үргэлж намайг хамгаалж, хайрлж, хүч өгдөг, урам зориг өгдөг, итгэл найдвар өгдөг. Маш их баярлж явдаг хайртай. Маш их баярлалаа. Хайрын хүч нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч олондоо баярлалаа. Мөн өнөөдрийн нэвтрүүлгийн гол бааtruуд байсан хайрт хосуудаа аз жаргалын дээдийг хүсэн өрөөе. Та хоёр минь хайраа илүү өнгөлөн цэцэглүүлж, өнөр олуулаа аз жаргалтай урт удаан хугацаанд жарган суугаарай хэмээх ирүүлгийг дэвшүүлжээ. Баяртай үзэгчдээ.